За гүн үлс нэр дэвшигчд амжилт хүсье. Тэгээ таны олон нийтийн радио телевизийн хөтөлбөр зөвлөлд орох. Тэгээ яг зорилго нь юу байна? Олон нийтийн радио телевизийн хуулиа бол хэрсээ үнэлсэн байна. Хамбатар швэнэ уушлаа. Би дэгдэр нэг юм алдчихсан уушлаарай. За. Нэр дэвшигч маань өөрийгөө бас танилцуулах хэрэгтэй. Бид энэ тэгэхээр зэрэг тэгээ ахаад яагаад уушлаарай. За одоо хуралдааны дэгийн дохуу нэр дэвшигч маань тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрал, ажлын дуршлага, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа тухайгаа одоо жишээ нь танилцуулах хэрэгтэй. Таныг микрофонд урьж байна. Микрофон номер 8. За та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За миний би 1991 оноос хойш ер нь уран зохиол, за түүх судлал, за гадаадын сонгодог бүтээлийг орчуулах гэх мэтээр ер нь яг л одоо энэ бичих номын ажлаас салаагүй хүн байгаамаа. За энэ хугацаанд бол яг миний өөрийн бас нэг тодорхой ихтгэл үнэмшил бий болсон. Монголчуудынхаа дунд тийм нэг талцсал хуваагдал аль болох бүү бий болоосоо. За энэний талцсал хуваагдал одоо байлахгүй бий болохгүй тулд энд бас үндэсний үжил санааг эрчимтэйгээр түгээн дэлгэрүүлэх, түүхийн олон талт одоо үйл явдал, за мөн манай Монголын энэ түүхэн үйл явдлууд хожим Монголд хэрхэн нөлөөлсөн зэрэг энэ асуудлыг судалж, ер нь энэ бүхэн дээр бид бүх улс орнуудын төдийгүй, за эх орныхоо ард түмний энэ эв нэгдлийг эрхэмлэх тийм бүрэн боломжтой юм а гэдэг тийм дүгнэлтөнд төрсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн Монголын төдийгүй, монголчууд дотроо эвтэй байхаас гадна дэлхийн бүх улс орнуудаа хэрхэн зөөлөн хүчний бодлогоор түүх соёлоо зөв таниулах замаар эдэнтэй зөв хөгжлийн бодлогыг явуулж болох вэ гэдэг тийм нэг өөрийн гэсэн нэг тийм концепцийг боловсруулсан юм а. Тэгээ яг энэ одоо туршлага дээр үндэслээд одоо энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд бас бодлогын одоо дэмжлэг, за одоо боломжийн хэмжээнд зөвлөж ингэж ажиллах тийм хүсэлтэй байгаа юм би. За мэдээж хэрэг энэ үндэсний олон нийтийн радио телевизийг удирдахад зөвхөн одоо хуульч, эдийн засагч, за яг сэтгүүлч байгаад бас арай дутуудах юм болов. За энэ дээр бол түүх соёлоо эрхэмлдэг, түүх соёлоо тодорхой хэмжээнд мэддэг, судалсан, за ард түмнийх хөгжлийн алс хэтийг бас харж чаддаг, өнгөрсөнтэй нь харж чаддаг ийм үндсэн скетний дуу хоолой эрхтэй болов гэсэн үүднээс би нэрээ дэвшүүлж, за энэ талаар би ажиллах төлөвлөгөөтэй байгаа. За мөн одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг бол монгол хэлний стандартыг тогтоогч байх ёстой гэж би үздэг. Өнөөдөр одоо манай радио телевиз одоо би олон тоон дээр хэлж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс гадна бусад телевизүүд одоо яг энэ монгол хэлний одоо тэр стандартыг бол тэр болгон мөрдөхгүй байна. За одоо тэр дүрмийг бол баримтлахгүй байна. Найруулга зүгүүдээр алдаж байна. За энэ бүх зүйл дээр бол би бас анхаарч ажиллах тийм төлөвлөгөөтэй байгаа. Өөрөөр хэлбэл их товчоор хэлэхэд бол Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол монгол хэлний стандартыг тогтоогч байх нэгэн субъект гэж би харж байгаа юм. За энэ дээр ойлгомжтой сэтгүүлч одоо редакторуудын монгол хэлний мэдлэгээс гадна орчуулгын кинонууд дээр анхаарах шаардлагатай гэж би харж байгаа. Баярлалаа.